Нүд үнэнч чих худалдаж нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж үедээ тун баяртай байна. Учир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих худалдаж нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Анхны нэвтрүүлгээ бүгд найрамдах Солонгос улсад хийсэн, хоёр дахь нэвтрүүлгээ Америкийн нэгдсэн улсад хийсэн. Ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчдэд үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй. Тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих худалдаж нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ удаа нүд үнэнч чих худалдаж нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Тэртээ 2010 он бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамтайгаа хамтран нэгэн сайхан контентыг хийхээр төлөвлөж ирсэн билээ. 2010 он, одоо 2025 он. Энэ хугацаанд 15 жилийн хугацаанд харах өнцөг нэвтрүүлэг, Монгол бахархал нэвтрүүлэг контентээ үргэлжлүүлэн бүгд найрамдах Солонгос улсын Сөүл бусад хотуудад контентээ үргэлжлүүлэхээс гадна тэнд суугаа Монгол улсын элчин сайдын яам, консулаар, дипломат төлөөлөгчдийн газар Монгол иргэдтэй очин нэвтрүүлгээ хийжсэн. 2010 онд гэрэл сайд Монгол улсын сайдаар ажиллаж исэн. Монголд бол бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайд нь уусан. Энэ бол түүх, бидний түүх. Энэ хооронд анх 2010 онд бүгд 2025 он. Энэ бол түүхэн он жилийн нэгэн хугацаа эргэсээр л эмдэрлээ. Бид саяхан бүгд найрамдах Солонгос улсыг зорин Монгол улсын элчин сайд Сүхээгийн сүх болттой та бүхэндээ баярын мэндчилгээ авлаа. Мөн түүнчлэн Австрали орноос ирсэн бүгд найрамдах Солонгос улсад төрсэн бяцхан иргэн өөрийнхөө сэтгэлдлийг бас та бүхэндээ хүргэсэн билээ. Түүнчлэн бид Монгол таун дээр дөнгөж очиход Юмны хамтлаг очиж элчин сайдын яамны хамт олонд Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн ийм сайхан үйл явдал болсныг дуулгахад таатай байна. Бид 2018 он хүртэл Монгол бахархал нэвтрүүлгийг бүгд найрамдах Солонгос улсад суугаа Монгол иргэдтэй олон сайхан цувралыг хийж үзэгч олноо нэгний үг нялгаж ирсэн билээ. 2018 он, 2025 он энэ хугацаанд бид харах өнцөг нэвтрүүлгийг оюуны өмчөөр баталгаажуулан танин мэдхүйн нэвтрүүлгийг хийж одоо хийсээр л байна. Чухам яагаад вэ? Бидний нэгэн хошигнс, нэгэн найрсаг үгээр хэлэхэд бол бүгд найрамдах Солонгос улс Монгол улсын 22 дахь аймаг мэт тийм сайхан дотн харьцааг үүсгэсэн. Одоо найрамдалт харилцаа гэдэг бол тухайн орны
ерөөсөө өөрсдийнх нь найрамдал харилцаагаар чухам ард түмэн болгонтойгоо харилцааг бий болгосон энэ сайхан мөчийг өнгөрөөсөн. Одоо бид бүгд найрамдах Солонгос улсаас суралцах зүйл маш их байна гэсэн контентыг хийж явна. Үүнд нийтийн унаа, хот хоорондын унаа, түүний соёл, хотын соёл, мөн замын соёл хамгийн их чухалд тооцогдож байгаа Монгол улсад нүдхэн метротой болно. Метроны танин мэдхүй, метроны хөдөлмөр хамгааллын тухай бид олон иргэдтэй санууштай, бодууштай, мэдүүштэй зүйл өгөхөөс гадна элчин сайдын яамтайгаа хамтран монголчуудаа сэрэмжлүүлэг, зөвлөлгөө энэ олон болгоныг түгээсээр өдөө 35 жилийн ойтойт нь золгож байна. Эрхэм консулын албаны хамт олон бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улс суугаа элчин сайдын яамд та бүхэнд чин сэтгэлээсээ баярлж байгаагаа илэрхийлэх нь зөв болов. Бид 35 жил гэдэг бол нөр их хөдөлмөр, нөр их бүтэн жилийн тэр 5 жилийн одоо өөрсдийн бодлого, нийгэмд хандах үйл ажиллагаа энэ бүхэн дээр хамтдаа байсандаа маш их баяртай. Нэр төрийн хэрэг хэмээн боддог үлээ харах онцөг нэвтрүүлэг. Ингээд бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, консулын албан, түүний дотор Монгол ажилчид та бүхэндээ харах онцөг нэвтрүүлэг чин сэтгэлээсээ баярлж байгаагаа Дархан манэ тусгаруулас даяар Монголын арон голон Хин анирт Монгол бахархал нэвтрүүлэг бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Монгол Солонгосын найрамдалд харилцаанд их хүн нэмэр оруулан нийгэмд хандсан олон ажлуудыг хийж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгааг хүлээн авна. Монгол иргэд олноор Солонгос улсыг зорж амьдрал ахуйгаа дээшлүүлж байгаа нь хоёр орны найрамдал харилцаа өргөжинд хэлж байгаагийн тод илрэл хэлээ. Дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлгийн ерөнхий продюсер зохиогч Мөнх Цэцэг. Дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг бүгд найрамдах Солонгос улсад суугаа Монгол улсынхаа элчин сайдын яам дээр хүрэлцэн ирээд байна.
Энэ удаа бид Элчин сайдын яамны хөтөлмөрийн аташе Мие Гомбын Нямдаватаа уулзах гэж байна. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлгийн эрхэм зочноор Элчин сайдын яамны маань консулын хэлтсийн дарга Баярхүү овогтой Батцэрэг оролцоод байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бүгд найрамдах Солонгос улс одоо Элчин сайдын яам нийгэмдээ хандсан маш их одоо ажил зохион байгуулдаг. 그 양국 관계가 더욱 발전하기 위해서라도 그 인적 교류, 그러니까 양국 국민들이 서로 오가는 그런 교류가 더욱 활발해지는 것이 중요하다고 생각이 됩니다. 그를 위해서 저희 대사관 хоёр орны харилцаа улам бүр өргөжин хөгжин цэцгэлэхэд хоёр орны иргэд хоорондын солилцоо нэмэгдэх нь маш чухал юм. Үүнтэй холбогдуулан манай Элчин сайдын яамнаас визний нөхцөлийг хөнгөвчлөх журмыг энэ оны 4-р сараас хэрэгжүүлж эхэлсэн. Үүгээрээ олон монгол иргэдэд Солонгост орчих боломжийг олгож байгаа. 몽골 국민 여러분 안녕하십니까? Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотоос мэдчилжээ. 안녕하세요. 시레인보 인터내셔널의 조경숙 차장입니다. 저희는 몽골 사업을 시작한 지 얼마 되진 않았지만은 몽골은 저희 역사적으로 볼 때 저희와 굉장히 가까운 나라고 정이 많은 민족이라고 생각을 합니다. 몽골을 좀 더 자세히 알고 싶어가지고 한국에 와 계신 몽골 많은 분들을 만나봤었고 몽골타운에 가서도 몽골 분들이 드시는 음식, 생활 문화 이런 것들을 관심 있게 지켜봐왔습니다. 몽골 분들이 굉장히 여유로우신 것 같아요. 여유롭고 좀 한국 사람들은 좀 굉장히 급하고 성격들이 좀 이렇게 굉장히 급한 편인데 몽골 분들은 좀 나라가 커서 그런지 굉장히 좀 여유가 있는 것 같습니다. 가끔 몽골 분들이 이렇게 시간 약속을 안 지킬 때가 있는데 그런 점은 조금 이렇게 생각이 차이가 있는 것 같아요. 우리나라 사람들하고. За ингээд бид багийн ахлагчтай Эрдэнэ сайхантайгаа уулзъя. Тэгээ Эрдэнэ сайхан маань хамт олонныхоо тухай нэгэн хэсгийг дурсна гэдэгт итгэлтэй байна. За сайн байцгаана уу. Энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингээ манай баг өнөөдрийн тэмцээнд оролцохоор 280 км-ийн цаанаас зам туулж ирсэн байгаа. Тэгээд одоо сая дөнгөж шинэ тоглолт хийгээд очлоо. Тэгээ өнөөдөр амралтын өдрийг монголчуудаа сайхан өнгөрөхөөр ирсэн. За ингээ бусдын төлөөлөд мөгийг чинь дүнрээ нэг өмсчи. За. Энэ замдаа сайн яваарай. За энэ замдаа сайн яваарай. За. Миний сэтгэл хөдлөж байна. Үнэхээр хүний нутагт энэ сайхан нэвтрүүлгийг хийж байгаа ч гэсэн би ээж хүн штэ. Би эмэгтэй хүн штэ. Тийм учраас энэ хэдийнхаа хямрлаг сайхан сэтгэл, сайхан нүдийг хараад би баясж байна. Миний сэтгэл хөдлөж байна хэрхэн үзэгчтэй. Яг үүнтэй адилхан таач гэсэн нэгийг бодож байгаа бах. Ер нь миний бодлоор эд бүгдийнхээ ажил, амьдрал, сурлагт нь өндөр амжилт хүсхийн зэрэгцээ эд маань ажилдаа ямар их шаргуу байдгүй, ямар их хөдөлмөрийг хийдгүй, яаж би энэ хаяа өвдсөн ч гэсэн өөрийгөө одож, эх орноо одож бусад орноос ялгаагүй. Гэхдээ энэ бусад орноос бүр хамгийн том ялгаатай нь юу гэхээр хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж байгаа энэ сайхан залуучуудаа ирээдүйд нь хүссэн хүсэл болгонд нь эх орн сайхан байгаасаа гэж бодсон бодол болгонд нь өвдөгш ногоон зүлэг мэт сайхан ногоорсон байгаль, ногоорсон сэтгэл, одоо хүний сайхан сэтгэл ногоорсон гэдэг шиг юу гэхээр зуны сайхан уйлрал хүнд ямар сайхан санагддаг вүлээ. Энэ болгоныг аян замын ерөн мөгийгч нь бэлэгшэн та бүхэндээ хүслийн дээдэр хүсээрээ сайхан идэр насандаа их орондоо ирээрээ их зүйлийг бүтээгээд ирээрээ хэмээн би та нартай хүсэж байна. Баяртай. Баярлаа. Монгол Улсын их хурлын дарга энх болд бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Ж намыг хүлээн авч уулзлаа.
코로나 상황에서 이런 몽골의 문화예술을 제가 경험할 수 있는 기회가 없었는데 오늘 이렇게 훌륭한 연극을 보게 돼서 아주 기쁘게 생각합니다. Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яаманда мэдчилгээ өгөхөд бэлэн болоод байна. 2025 он түүхэн он жил Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын хооронд 35 жилийн ойн баяр тохиож байгаа. Энэ ойн баярын хүрээнд маш их үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо жилийн турш явуулна. Энэ талаар бол бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамнаас нийгэм тандсан, монголчуудад тандсан гэдэг ингээд төрөл бүрийн ийм ажил хийж байгаа. Яг харах хүнцэг нэвтрүүлэг энэ удаа Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамн дээр хүрэлцэн ирээд байна. Үүн дотроос элчин сайд сүхээгийн сүх болтой уулзаж сайхан нэвтрүүлгийг хийлээ. Монголчуудтай зориулсан зөвлөм, сэрэмжлүүлэг маш их ололт, амжилт хийж байгаа ажил болгоно ингээ ярилцлаа. Бид яг одоо сайдасаа мэдчилгээний үг сонсомоор байна. Учир нь юу гэхээр дипломат харилцаа тогтоосны түүхэн за Монгол бахархлын нэвтрүүлэг харах өнцөг нэвтрүүлэг бол 25 жил, 30 жил, одоо 35 дахь жил гэдэг ингээд 3 ийм ойн баяр дээр нь сайхан нэвтрүүлгүүдийг хийж Монгол улсад суугаа бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдуудаас бас ярилцлага мэдчилгээ авчихсан. Энэ удаа бүр албан ёсоор одоо бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотод ирж элчин сайдын яамнаас одоо мэдчилгээний тийм сайхан сэтгэлийн үгийг сонсож бас баримт кинонд одоо оруулахад бэлэн болоод байгаамаа. За баярлалаа. Юуны өмнө бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа эрхэм одоо анд элчин сайд Чоживон болон танай хамт олонд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлье. Тэгээ энэ 35 жилийн хугацаанд хоёр улсын хооронд харилцаа бүхий салбарт өргөжин хөгжиж байна. Цаашдаа ч улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа. Энэ харилцааг хөгжүүлэхэд та бүгд бидний харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг ойлгож байна. Тэгээд цаашдын одоо хамтын ажиллагаанд улам их амжилтыг хүсье. Хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно. Та бүгдэд дахин баярын мэнд хүргье. Баярлалаа. Hello everyone. My name is Emerlin Akhbar and I'm Mongolian. My English name is Kai and I'm currently 13 years old. I'm currently here in my beautiful birth country, which is Republic of South Korea, Changwon. And my dad also graduated in Changwon University, which is located in Changwon. And right now, he uses that knowledge to work in a national business all the way in Adelaide, which is in South Australia of Australia. I also currently live in Adelaide, which is also in South Australia. The current school I study in is Glenunga International High School. And also this is the 4th time I've been here in... Hello everyone, my name is Emerlin Akhbar and I'm Mongolian. My English name is Kai and I'm currently 13 years old. I'm currently here in my beautiful birth country, which is Republic of South Korea, Changwon. And my dad also graduated in Changwon University, which is located in Changwon. And right now, he uses that knowledge to work in a national business all the way in Adelaide, which is in South Australia of Australia. I also currently live in Adelaide, which is also in South Australia. The current school I study in is Glenunga International High School. And also this is the 4th time I've been here in this beautiful country, and this is the first time that I've actually became older and known to memorize things and known the meaning of cool and nice things in this country. I would like to acknowledge the Ministry of South Korea located in Mongolia, because they have allowed me to come back to my beautiful birth country and creating this beautiful peace between the countries that are all over the world,
and happy 35th anniversary of the independence of the Republic of South Korea. За ингээд хөөрхөн хүүхдтэй бас баярлалаа. Ийм гоё мэдчилгээг өгсөн. Тэгээ 2025 он бол ерөөсө түүхэн он. Үүнд бол хоёр орны найрамдалт харилцаа, дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болж байгаа учраас тэгээ элчин сайдын яамны ах эгч нартай ийм гоё мэдчилгээг өгсөн хүүхдтэй бас одоо элчин сайдын яамны хамт олонны өмнөөс баярлснаа илэрхийлье. Тэгээ миний хүү бол маш том одоо ирээдүйн эрдэмтэн болоорой эх орноо хөгжүүлэх тэр олон яагаад гэвэл чи ийм сайхан оронд төрсөн тийм ээ бүгд найрамдах Солонгос улсад үнэхээр ийм гоё оронд төрсөн байн ирээл улам гоё болж байгааг харж байгаа тийм ээ. Дээр нь болохоор одоо Австрал тэр том оронд одоо сайхан суралцж байна. Аав нь төрийн албан хаагч болцсон тийм ээ. Ээж нь бас тэнд албан ёсны төрийн албан хаагч хийж байгаа тийм. Ингээд дүүн хүртэл сургуульд онц сурч байгаа. Ийм гоё гэр бүл байгаа учраас та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг одоо бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ах эгч нарын өмнөөс мэдчилгээ өгч байгаа юм шүү. Баярлалаа. Том агуу хүн болоорой. 2025 он түүхэн он жилүүдийн нэгэн хугацаа. 지금 당직 수문장과 교대 수문장이 군호와 수문장 패를 통해 서로의 신분을 확인하고 굴례를 주고 받습니다. The gate guards are now checking their identification with passwords and ID tags and exchanging salutes. 现在两位守门将通过军用口令和守门将牌互相确认身份，互敬军礼。今、両スムンジャンが暗号と身分証で互いの身元を確認し礼を交わしています。 대위자 북구 누구는 그만 들어갔다. 전하, 조정 대신들이 모두 출석하여 예를 갖추었나이다. 대신한 날 훈민정음 28글자를 지어 백성들로 하여금 말로 하고 귀로 듣는 모든 것을 쓸 수 있게 했소. 허나 훈민정음이 실로 사용하기에 어떠한지 여러 대신들이 직접 시험하도록 당부를 하였소. 오늘 이 자리에서 바로 그것들을 볼 수 있을 것이오. 전하, 우창성 번제, 우창찬 정인지, 공주참판 안지 등이 전하의 명을 받들어 용비어천가 10번을 지어 올립니다. За ингээд бид яг хаан өөрийнхөө ард түмэндээ сайн сайхныг хүссэн энэ сайхан мэдчилгээ энэ ард түмэн энэ аялал жуулчлалын сайхан өөрийн гэсэн сэтгэлийн мэндийг үргэлж байгааг одоо үзэгч олон түмэндээ үзүүлсэн билээ.
2025 он түүхэн он жилийн жим явсаар Монгол улс найрамд Солонгос улс хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн хойно та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Хат хүнцэг